англи хэлний хичээл заах гэж байгаа. Тийм болохоор намайг шеэрлээд дагаарай. Хэрвээ та нар өргөө англи хэл сурахыг хүсэж байвал. Тэгэхээр өнөөдөртөө би үсгний цаасыг арайсаа олж чадаагүй болохоор өнөөдөртөө энийг уншаад явчихаар. So, let's start. Ир бол ууш, ир болох хамтдаа дагаж хэлэх бол хэлээр. За, эхэлцгээе. Эрийг бичхийбээд эрийг алгасаад хэдүүлээ хамтдаа уушцгаая. Бас хэлээр. Бad. Эрэхтэй. Бad гэдэг үг бол эрэхтэй. Эрэхтэй гэсэн үг. Хэрвээ та нар эрэхтэй үгээрээ хэлэх байгаа бол байр гэж хэлж болох байраа. Англи хэлний эхний үг болж таалаа бидний сурж байгаа. За та нар эдрийг би эрийг хамт хий. Эрийг сүүлчийн үгийг та нар хэлээд би дуудлагыг хэлээд тэгээд эрийг бол сая хамтдаа хэлсэн гэж би бодчих. Bad. За одоо та нар эрийг хэлнэ шүү. Сайн байна. За тэгвэл одоо дараачих руу орцгоё. Ир бол ууших, ир бол хэлэх. Та нар санаж байгаа байлгүй. Тэгэхээр хэлцгээе. Cup. За эрийг хамтдаа хэлцгээе. Cup. Ир бол бидний өмсөж байдаг малгай. За баярлалаа. Тэгвэл дараачихыг нь би хэллээ. Cup. За ир хоёрыг та нар хэлээ шүү. Сайн байна. За тэгээд энд бидний харагдаж байгаа малгай байна. Та нар үргэлж сайн уушлаа. Тэгээд өнөөдрийн хичээлдээ төвтэй оролцсон. За болцсон.